Сайн байцгаана уу? Надад нэг асуулт байна. За, аав ээжийн хооронд болж байгаа маргааны дунд хүүхдүүд ингээд байх нь мэдээж зохисгүй тий. Тэгээд яг энэ тал дээр одоо яг яавал зөв зохистой гэж бодож байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ тий өөрсдийнхөө зөрчилдөөний дунд оруулах нь одоо маш их зохисгүй зүйл байгаа юм. Тэгээд эцэг эхчүүд өөрсдөө энэ зөрчилдөөний дунд хүүхдүүдэд оруулж ирэх юм бол энэ бол гэр бүлийн одоо нөгөө үнд суурьнд зан хийлж байгаа одоо хэрэг болж байгаа байхгүй. Тийм учраас гэр бүлийн одоо энэ маргаа маань ингээд зөрчилтөө маань үнд суурьнд одоо хортой нөлөө учруулаа зогсохгүй бас өөр хүүхэд гэр бүлийн хоорондын харилцаанд бас маш хор уршигтай. Тийм учраас одоо ямар ч одоо зөрчилдөөний дундаа хүүхдээ оролцуулах хэрэггүй гэж бодож байна. За, ер нь бол мэдээж маргаан зөрчилдөөний дунд хүүхдүүд байх нь бол зохисгүй тий. Тэгэхээр энийг одоо шийдвэрлэх арга зам нь бол ерөөсөө л бидний гэрлэлт маань Есүс Христтэй харилцах харилцаанаас л одоо бүх зүйл нөлөөлөх нь л дээ. Есүс Христтэй харилцах харилцаа маань гүн бат байх тусмаа бидний одоо тэр маргаан зөрчилдөөний асуудлууд маань шалбар шийдэгдэх юм боломжтой л. Тэгэхээр нэн тэргүүний Есүстэй харилцах харилцаагаа илүү батжуулах нь одоо чухал юм аа гэж бодож байна тий.